За тэгвэл уран бүтээлч рэпер Thunder Z гигэн нэртэй шин дундаа клипийг 7 хоногийн өмнө олон нийтийн хүртэл болгосон. Энэхүү дууг 7 хоногийн хугацаанд YouTube сувагт давхарсан тоогоор 2.9 сая хүн үзээд байна. Үүнтэй зэрэгцэн номын дэлгэрүүдийн хамгийн их борлуулалттай номоор Монгол Улсын хөдөлмөрийн баатар ардын уран зохиолч Төдвийн Оройгүй сүм роман нэрлэгдлээ. Тухайн уран бүтээл гарснаар өсвөр үеийнхэн залуучууд номонд шимтэж нийгэмд эерэг нөлөө үзүүлж гэлээ. Халгы цаананы сүрэ хойлорч хамаагүй би чамгүйгээр уйнарана. Амар маш их сэтгэл хөдлсөн. Өстой гоё клип болсон мэлээ. Өмнө чи Оройгүй сүм зохиолыг уншиж байсан уу? Үгүй тэгээд Thunder-ын клипийг үзээд ийм зохиол байд юм байна. Тэгээд уншиж үзнэ гэж бодсон. Би өөрөө түүхэн холбогдлолтой кино дуртай болохоор надад маш ер нь таалагдсан. Киног нь үзсэн үү? Өн үзсэн. Өмнө нь ер нь Оройгүй сүмийн талаа номыг уншиж байсан уу? Яг манай гэрт байдаг л да. Гэхдээ би яг нэг ихний 2-3 уцаас цаашаа явдаг байсан. Тэгээд одоо ер нь бол өргөжлөж уншия гэж бодож байгаа. Оройгүй сүм номыг өмнө нь дундаас дээш насныхан авдаг байсан бол одоо өсвөр насныхан залуучууд төлгөө авах болж бүх номын дэлгүүрүүдэд борлуулалтаараа тэргүүлэх болсон байна. Мөн тус номын аудио хэлбэрийг сонсох сонсогчдын тоо нэмэгджээ. Оройгүй сүм ном бол 20 дугаар зууны хамгийн шилдэг романуудын нэг байдаг. За тэгээд энэ ном бол одоо дундаас дээш үеийн залуучууд илүү их сонирхдаг. Одоо тэгээ нас тогтсон хүмүүс айгүй хүншдэг байсан бол одоо илүү залуу үеийнхэн сонирхож уншиж эхэлж байна. Тэгээд энэ ном бол манай л үрт өмнө нь бол яг одоо дундаж борлуулалттай тогтмол ингээд борлуулагдаад явж байдаг байсан бол одоо сүүлийн 20 дахь 7 хоног руугаа маш эрчимтэй борлуулагдаж эхэлж байна. Тэгээд бүх салбар дэлгүүрүүдийн маань бестселлер ном болсон байгаа. Өндөр борлуулалттай болсон байгаа. Урд өмнө нь бол зарим өдөр гарахгүй ч юм уу те зарим өдөр 1-2 гардаг байсан бол клип гарснаас хойш ерөнхийдөө нэг өдөрт дунджаар 10 орчим ном бол илбэг борлуулагддаг болсон байна. Ер нь хэдий орчим насны хүмүүс ихэвчлэн энэ номыг хайж ирж За байна. 10 жилийнхэн за тэгээд оюутнууд ихэвчлэн залуу үеийнхэн ихэвчлэн энэ номыг сонирхож эхэлсэн байлээ. Ардын орон зохиолч Лодонгийн төдөө уг армана 1985 онд бичсэн байдаг. Хүн эмсийн мөн чанарыг хэрэг үнцгээ ойлгож, хэрхэн авиралдаг тухай илэрхийлэхдээ буддизм ба мөргөлчин олонний хоорондын харилцаа мөн хайр сэтгэлийг хүндсэн. Түүнчлэн эрдэм мэдлэгт орой үгүй гэсэн гол санааг агуулдаг. Харин уран бүтээлч Thunder энэ номыг уншиж дуусаад сахил хүртсэн лам бүсгүй хүнтэй учирч болтгүй цаг үед хэрвээ хайртай болвол яах байсан бэ гэдэг санаанаас үүдэн шинээр зохиолыг нь бичсэн байна. Тэгвэл урлагийн нийгэмд үзүүлэх нөлөөний талаар урлаг судлаачийн ярьлаа. Нэгэн зэрэг нэгэн агшинд маш богино хугацаанд юмсыг ингэж ойлгуулж чаддаг. Ийм урлаг бол энэ хөгжмийн урлаг. Тийм. Яг л их өргөн орон зайг хамардаг, олон түмнийг хамардаг. Тэгэхээр юмсыг маш богино хугацаанд ойлгуулж чаддаг. Өөрөөр хэлбэл мэдээлэл өгч нөлөөлж чаддаг. Оройгүй сүм гэдэг зохиолын гол агуулга тэнд орсон учраас тэр одоо агуулгын мөн чанарыг мэдхийн тулд тэрийг бодож чадж байгаа учраас тэр зохиолыг унших гэж хүмүүс одоо номыг авч эхэлж байна. Урлаг нийгэмд эерэг болон сүргээр нөлөөлдөг. Харин Thunder-ын шинэ уран бүтээл олон хүн тэр дундаа залууст эергээр нөлөөлж ийм орон зай урлагт өвлөгдөж байгааг харуулж байна.